Орос, Ленинград мөж Боболова дах ордон. Ордны барилга нурж ханан нурж байна. Энд дэлхийн хэмжээний сонирхол татахуйц зүйл нуугдаж байна. Энэ бол нэг ширхэг боржин чулуугаар хийсэн асар том ван юм. Ван нь асар том хэмжээтэй. Энэ бол итгэмээргүй бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн соёл иргэншлийн олбор ямар том болохыг хараарай. Би эртний ван дотор авирсан. Зөвхөн миний толгой хажуугаас дээш гарч байна. Маш хөлгөр төгс өнгөлсөн гадаргуу. Жижиг хонхорхой бий. Магадгүй тэд цаг хугацааны явцад үссэн байх. Банна гадна талын ирэмгийг гулзайлан тусламжтайгаар хийдэг. Өнгөрсөн үеийн маструуд хатуу боржин чулууг зөөлөн шавар мэт эмчилсэн. Тэд нарийн төвхтэй мөрөө хэлбэрийг хийсэн. Маш гүлгэр жигд гадаргуутай. Ванныг тэгш өнцөгт боржин чулуун блок дээр суйлуулсан. Усанд орох банны шалны гадаргууд хүрэхгүй. Танхимд шалан дээр чулуун хавтангууд байдаг. Мөн гүлгэр өнгөлсөн чулуу. Хүмүүс өөрсдийн хэрэгцээнд зориулж эртний хавтангуудыг хулгайлдаг. Гэхдээ энэ банныг хэн ч хулгайлж чадахгүй. Энэ нь громон тон жинтэй. Аврах том баннан гайхалтай жижиг ус зайлуулах нүхтэй. Энэ нүхийг хуруугаараа бүгэлж болно. Шалны дор газар доорх хонглоод байдаг. Та зөвхөн бүхэлгэж алхаж болно. Өмнө нь хонглууд илүү өндөр байсан. Хонглууд шингэн шаварт авцсан. Энэ нь хонглын таазны ус зайлуулах нүх юм. Авар томоноос усын дурсаж байв. Ванныг газрын түвшнээс доор суйрлуулсан. Дэлхийн гадаргуу нь хүний толгойн түвшинд байдаг. Цонхны нээлхийн тусгай хэлбэр. Өрөөнд угаалгын онгоцыг чирч бол хаалга байхгүй. Эхлээд тэд ван суйрлуулж дараа нь хан барьсан. Орчин үеийн технологиг ашиглан хүмүүс ижил төстэй чулуун банан хийж болно. Энэ нь маш хэцүү гэхдээ боломжтой. Энэ нь өмнөх үеийн хүмүүс ижил төстэй технологийн хөгжилтэй байсан гэсэн үг юм. Гэвч сүрэл бож соёл иргэншил зүрчээ. Өнгөрсөн соёл иргэншлийн үхлийг түүхчид биднээс зориудаар нуусан.